эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сайхан өлдөж байна уу? За явж байна уу? тавлаг сайн явж ирлээ. За сураг тарган сайхан өлдөж байна уу? Сайхан өлдөж байна. Сайхан өлдөж байна. Өвлөө ихэнх сар гарч байна тий. Тий. Их урт Надад шинэ хоёр. Намар урт туллаа. намар урт боллоос. Сайхан Эрт цас орлоо тий. цасаг истооц сайхан намрууллаа. За сайхан өлдөж байна. Сайхан үлдэж байна. За сайн үлдэж байна уу? Тавлаг сайхан. Үйлс нь харин үйл нь уран байна уу? Үйл уран. Танай ажил өндөр. Сайхан үлдэж байна уу? Тавлаг 93 онцлоо цагаан ус сумаараа орлоо. Нар зүг тоорол явж ин дархтын хотгороо. Тэгээ нэг хагчээр дээр бас нэг морилж ирлээ. Багийн засаг дээр бас чиг үүргийг өглөө. Их олон зүгээр суудгүй одоо нэг юм хоёр хүн байгаа. Зүгээр соог. Амьдралаа өдөн татхан тул хийж чадахгүй бас чадахгүй Энэ олон хийж байгаа юмнаас танилцах гэж ирлээ. За нуугуул нутаг хаана баг? Эндэ. Аав ээж одоо энэ нутаг юм байна уу? Аав маань хогоргон голон. Ээж маань шарган голон. Аав ээж угаас нэг гол юм байна тий. Нэг голон. Манай аав чинь нэгдэлд олон жил ажилласан. Эдний аав чинь нэгдлийн хамгаан толгой мужаа нэгдлэх орохгүй манай энэ дархатан хойтлон 3 сумд байхгүй мужаа юм байна. Зөв. Тухай. Модог ер нь Тэмбэрлэл мужаа ингээд модог нэг игээ хөрөөд заадал углуур хийсэн бол дахиж хөрөө шахна гэсэн юм байхгүй. Шууд л цаваа шаваал тав идэв. манай Дахин нэг. Энэ зайгаар л гэж хөрөөд тэгж ив шахна гэсэн юм байна. Байхгүй. Тийм ундаг. Тий. Бүр бодит цаахан Онёга шиг тийм бодит юм хүртэл байд юм. Одоо амьд цорын улсууд ярьж байдаг байхгүй. Хамт мужаалж байсан улсууд. Хоёраараа нийлээд 5 хүн мужаанта зээхэд мужаан байхад манай аймгийн цагаан улсумаас сандлан гэрээ. Их олон сандлын гэрээ орж ирсэн. Сандлын захиалга. Одоогаар бол гэрээ гэх юм уу да. Тэгтэр нөгөө 5 мужаачул чинь хоорондоо яриад за та нар хоёроо бол би ганцаараа болъё. Тэгэд энэ сандлын сар дээр боохо зарлаж. Боохо гэдэг нь түрүүн ич. Уралдаанаг. Боохо зарлаад аль түрүүн ихийг хийсэн маань 2 байргаад нэг хүндээ 25 төгрөг өгье. Гинмэрэ тавиад мужаалсан. Энэ бол их мөнгө. Их мөнгө байлгаа. тэр үед бол их мөнгө. Тэгээ нэгдэл гэж байх үед чинь их мөнгө тэр 80-аад он үе. Тэгээд за та нар ингээд 7 хоногийн 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь гэдэг ийм өдрөт нь тоогоо одоо нэг шин 17-аас 11 хүртэл гэрэл асдаг тэр үед нь уснок ажиллаулдаг нэг цаглага. Би болохоор 5 дахь хагас бүтэн нэгдэх гэдэг 4 өдөр тоогоо ашиглана. Даанууд болохоор нэг арга гэдэг нэг 4 өдөр ашиглаж байгаа гэж гуйард. Тэ сандал хийгээд эхэлсэн. 14 үлээ 15 хоног сандал хийсэн. Тэгэл эдний талигч авах бол гүйцээгөө гэж байгаа шүү дээ. 2-2 ганцаараа хийсэн үнэ гүйцэлэг. Тэгээ боохагаалтаж байсан. Тэр хүн болохоор чинь иргэтэн ханна имийг нэгээр сандлын холбоос хэвтэл нэг их олон холбоос үлдсэн байдаг. Нэг иргэд. Нэг оснок авсноо өглөө нэгтэл угсраад авсан. иргэжэтэл дан хөлвөлдөө тавьсан. За. Бас хуваар тэгэл үү. Нэг оснок авсан дараа ирэхтэн дан тавцангаа гэдэг бүгдээ жиржэтэл наагаад тэгээ хуралцсан. Ястаа нэртэй мужаа байсан да манай. Тэгээ нөгөө аргуугаан тийм аюул байхгүй. Одоо би бол нэг сандлыг гүцээх л үзэн. Тэгэхэд нөгөө хүмүүс нь болохоор тэгж байсан гэж байна. За өнөөдөр бид хоёр 8 сандал хийлээ. Тийм байсан байгаа. Төр төрлөөр. Өнөөдөр бид хоёр 10 сандал хийлээ гэл. Нөгөө хийсэн сандлаа өдөржин үзэл заавал гүйцээгээл тавь. Тэгэхээр нэг өдрийн дотор л ингээд бөөн тэгж байгаа л боохоод уусгаас 3 хоногийн өмнө гэлээ. нэг өдрийн дотор л ингээд Тий. Та өнөөдөр цаваа гарчдаг л юм шиг байгаа. Цаваа сав хэрэглэх хүн байна гэсэнгүй. Өнөөдөр бид цаваагаар хийх юм аахгүй модоо илдэх үдгэсэн. Тэгвэл би цаваагаа чинь би надад авъя бүх хүн нөгөө 3 хүнээс цаваанаас аваад 100 хүндэр тавиал
их хэмжээний заваа уцалгаал хормогчоомсал. Тэр нот шавны амин. Хөөж ярьдаг байхгүй. Эд хажууд нь хүндэсгүй цаваа нүсрээд ийш тийш харвал гэж тэгж байгаа. Тэр тэгж аялж харуулж өсөрх нь юу юм даа. Тэгэхэд тэр хүн чинь тэндээс нэг хөл авдаг нэг хөндлөн мод авдаг гэдэг хийж үзэх юм байна. Цаваа шаваал парк гал цогтдог. Угсараа бэлдчихсэн чинь. Угаасаагүй нэг хэмжээтэй. Өдрийн дотор одоо бүтээсэн нөгөө хамт хийсэн улсуудаас нэг дахин их хийсэн байгаа л тэгэл. Сонин явуулж төрүүлж боохог авч. Та болохоор одоо таны багш одоо ямар хүн бэ? Та Яг жинхэнэ багш нь бол хинээс одоо ингээ Эндэн мужан гэж хүн. Хадмаа. Биш. Биш. манай Дэмбэрл гэдэг. Дэмбэрл тий. Тэрний өмнө болохоор энэ хүнээ авч 93 онд хамт эдний авч нөгөө нэг Байсан хүн. нэгдэл тарах тэр хувьда тосны торх хийдэг. Тусдаа нөгөө нэг ингийн гэрээ гэж юм нэг үе чилдсэн байсан юм. Зөв. Тийм юм доктор нөгөө тухайн хөдөлмөрийн нөгөө нэг хөдөлмөрч бишээ нөгөө нэг удагарч нэмч хуучил. Тийм нэг хуулиар багт техник аваад хувьдаа гарч болно гэсэн тийм нэг хуулиар эдний авч нь торхоо дагнаад одоо манай суман тэр араам гэж ярьдаг юм. Одоо миний улсууд л араам гэж мэдгээс биш. Одоо сүүлийн залаачууд араам хонхор гэж мэдгчгүй. Тэнд тосноо да нэг 13 суман тосноо торхо бэлддэг. Мундаг юм ба. Зөв. Тэгээд хэдэн онд байх та одоо? Тэгэл би 88 онд нэгдэлд нуурамчин гэж ороод тэрнээс хойш чинь 96 он хүртэл алтан тал нэгдэл гэж 3 жил ажиллаад 92 оноос 96 он хүртэл алтан тал компани мужан гэж яваал инкватка ташны маань инкваткад одоо манай миний надаас 2 ах нэг нөхөр байд. Тэр үед хоёр алтан тал компани мужан гэж 96 он хүртэл яваал. 96 онд алтан тал компани одоо ийм компани байж чадахгүй байна. Одоо нэг дампорх гэдэг юм уу? Тэгээд дахиад өмч хөвчл хийж. Тэгэл одоо энэ байгаа багж би өөрөө аваалаа. Тэха энэ хэрэгцээнд одоо хийж гин үү? Одоо бас ингээд зарим нь бас зарж гин үү энэ одоо? Хэрэгцээнээс гадна гаргасан мэддэг нэг хүмүүс байдیں۔ Борлуулж байгаа. Тий. Манайх одоо жилийнхээ хэрэгцээг бол бүрэн хангаж байгаа 100% хангаж байгаа. Тэгээд одоо илүү гарсан нь яг хөө ингээд авъя гэсэн хүмүүст бол худалдааж байгаа. Яг тэг нэг Тэгтээ бол яг хөө заавал бэлэн мөнгө ихгүй бид нар болохоор лонгод тосон дармал гэдэг. Талхны хажир гэсэн шүү дээ. Айгуу гоё талхан тааждаг даа дэслээ. Лонгийн тосон дармал гэж байна. Энэ нөгөө нэг энэ лонгийн тосон дармал болохоор саримс ихтэй. Тэгэд ер нь ханиад томоо гэд одоо ингээд энд болохоор талхан тааждаг бас айгуу сайн байд юм шиг байгаа. Дахианы ажих байна. Хэдэн дахиа байгаа юм? Одоо өндөглөгч дахиа гэхэл манай 40 50-аад өндөглөж байна. Ер нь одоо өдөрт хэдэн өндөг гардыг? Өдөрт одоо нэг 30-аас 40 өндөг бол гарч байгаа. Бүх дахиа нийлээд үү? Тий. Тэгэд өдөр болгон шинэ өндөг гэдэг чинь бас өөр. Дахиа ер нь одоо өдөрт нэг л өндөглөд юм уу? Өндөглөгч дахиа бол нэг л өндөглөнө. Өдөрт нэг. Одоо зарим нь өнжидээ. Тий. Зарим нь нэг өнжөөл гарна, зарим нь манайх чинь 30 өндөг бол өдөр бүр одоо гарчлаа байна л да. Өвлийнхээ байранд орсон. Зуны байрнаас одоо шилжээд өвлийнхээ байранд орсон л байгаа л да. Тийм үү. Одоо өвөл болохоор хөөтөнд дахиа бол нэг өндөглөхгүй байгаа манай. Зуны өвлөрл бол одоо 4 сараас 3 сарын 20 ингээл бараг 10 сар хүртэл гээд хүндгэлж байна л да. Арчлахад ердөө хэрүү? Хоол унд нь одоо яа тий. Одоо манайх чинь мөрөнгөөс дахианы тэжээлийг мөрөнгөөс одоо ингээд дахианы тэжээл ингээд тусдаа будаа гол бол одоо ингээд сар болгон худалдаж авч байгаа л да. Тэгэл өвөл бол орог ашиггүй болчихдээ. Өвөл болохоор ингээд бараг өндөглөхгүй болчихно. Тэгэл хөтөн болоод ирдэг юм уу? Өвөл бол өндөглөхгүй юу? Өндөглөхгүй. Бас үйлдвэрлэлийн чанартай юм. Тий, үйлдвэрлэлийн чанартай. Тэгтээ байр нь тоглог дулаан байх юм. Тоглог биш л дулаан л байв. Дулаан л байв. 20 градусаас дээш байж энэ халуун орчин байх. Тэгтээ манайх бол тэгж яг стандартын дагуу бол
халааж чадахгүй байгаа дахианыхаа байр. Халаа өндөсч байхгүй манай энд. Өвдөн. Тэгэл 11 сар гэдэг өндөглөхөө байчтیں۔ 4 сараас 11 сар хүртэл бол өндөг нь бол ашиглана. Таяа чинь зөндөө юм хийх юм байна. Одоо ногоотой одоо дахианы угаа бас нэг ингээд өндөг гэдэг. Тэгээд одоо өөрийнхөө өөрийн одоо ингээд өөрийнхөө амьдралыг өөдөн татахын тулд бол юу хийх боломжтой байна. Суманд одоо бүхэл юмыг одоо хийх л гэж үзэж байна л да. Чадахгүйгээс чадхаа хүртэл одоо ингээд хийж байна. Одоо би болохоор эрүүл мэндийн төвд бүртгэл мэдээллийн ажилтан нар ажилладаг. Одоо би 20 жил ажиллаж байна. Одоо тэгээд амралтынхаа өдрүүдээр хагас бүтэн сайн өдөр ингээд чөлөө цагаараа би болвол угаасаа юм нэхэх хатгах их сонирхолтой. Угаасаа миний төрөлхийн зан юм шиг байгаа. Тэгээд одоо юм нэхэх сонирхолтой хоббитай. Тэгэл одоо тийм загварын малгай нэхэд өгөөч, тийм загварын одоо надад тийм гоё юм нэхэд өгөөч гэсэн хүнд бол би одоо ингээд яран боохноос эхлээд одоо ингээд хүмүүсийн одоо хүссэн тийм малгай оролт цамц мамцыг ингээд хүссэн хэмээгээр нэгээд интернетийн орчноос одоо ингээд загвар магвар бүх юм ингээд хайж олоод одоо ингээд нэхэж байгаа л да. Одоо угаасаа миний тийм цусны тийм ясны сонирхол юм шиг байгаа. Дуртай л гэж. Тий. Би юмны хийх хэвээр хоббитай. Бүр 10 жил байхдаа л энэстэй юмны хийх юмсан, юм бүтээх юмсан гэсэн ийм хоббитай байдаг байсан. Ер нь бол дарахад арддаг бол гарын. Тий. Тэгэл одоо надад одоо тийм загварын малгай нэхэд өгөөч, тийм загварын малгай цамц нэхэд өгөөч гэхэд би бол ингээд хүссэн загвараар интернетээс янз бүрийн нэг харж байгаа л ингээд загварыг ингээд бүх ингээд гогцоо могцоо бүх юм ингээд загвараар ингээд нэхэл өгдөг. Угаасаа нь бол тэгэл дарахад ард түн бол эмэгтэй эрэгтэй бол гарын уртаа хүмүүс шүү дээ. Тийм. За сонирх. Тий. Барааны савн одоо гоо сайхны савн гэж байгаа. Нүүр гарын савн гэж байгаа. Энэ одоо юуны савн байна? Энэ гоо сайхны савн. Бас дотроо тийм байна уу? Гоо сайхны савн. За энэ барааны савн. Энэ барааны савн. За энэ нь болохоор одоо гар нүрийн савн. Гар нүрийн савн. Яа надад гар нүрийн савн. Энэ юугаар хийдэг? Яаж хийгээд юм? Өөхөн тасаар хийдэг. Тэр өчи савн гэж гарааг багт хулжраар нөгөө хувцаагаад байсан тийм. Тэгээд энэ савн тэр хөөс мөсийг яг юугаар тосоороод өөр юу ордгийг. Одоо юу яа? Одоо хатуу тос гэдэг чинь хашин. За. Одоо ургамлын тос гэдэг. Энэ одоо нэг ургамлын тос гэдэг чинь 9-ийн тос. Одоо ингээд хэрэглээд гарсан одоо хэрэгцээгүй болсон 9-ийн тос байж та одоо ингээд хуушуур мушуур шансан. Одоо адууны тос бол адууны тос бол хамгийн сайн тос гэж байгаа. Одоо ингээд 9 нэг ясны тос гэдэг байна. Яс чансан шүлийн тосноос хамсан тос. Энэ энэ чинь болохоор өстө янзын гой савн болно. Энийг одоо тийм харшилгүй. Энийг одоо ингээд нөгөө хувц угаахаар хэрийг арилаад арилгаад байдаг нь яг ямар боц байгаа тийм. Хужир гэдэг танил тэр байна. Зөв. Хэрийг оруулж ирдэг. Одоо шүлх гэдэг чинь баг хужир гэдэг байлаа. Тэгэхээр одоо ингээд нөгөө хүн ингээд зүгээр энгийн ойлголтоор тос машин тосоор хийдэхээр тос яаж ингээд савн болж хэр арилгаад байна гэж хүн гайхаа ойлгох гээд шүү дээ. Тэгэхээр энэ тостой нэг юм хойлож байж шүлтийг болдог. Тэр нь юу гэнэ? Наатрын шүүл гэсэн үг. Шүлт нэр. Тий одоо би монголоор одоо дарахлаар бол одоо хужир гэсэн үг юм байна. Зөв. Хужир гэсэн. Дээр үчи нөгөө малын хужир, цайны хужир, хувц угаадаг хужир гэх нэг шаардлагатай нэг хужирыг авч хувц угаадаг байсан гэж байна. Одоо тэр хужир маань бол яг жинхэнэ ялгарч нөгөө юу хөөрүүлсэн бол ингээд бодоод тахаар ямар ч хүний бид харшихгүй зүйл. Ерөөсөө харшлахгүй. Няран хувцсыг ч угааж бол, няран даавыг ч угааж бол. Гоё үнэртэй юм байна. Тий. Няран даав угааж бол юу л гоо одоо ингээд галт тогооны алчуур муцруугаар янзын гоё өнгө орно. Одоо сумын хэмжээнд бол аймгийн хэмжээнд яг үйлдвэрээ бас нэг явуулал зүгээр ах шиг байна тий. Гэрийн хэмжээнд биш. Энийг бол одоо би бүр та хэдийн туршлагатай бол дахиад ч баг та шиг юм одоо хүмүүс бол ховор бахын суманд. Тэгэхээр энийг залуу үед үлдээх хэрэгтэй. Ийм хүмүүсээсээ залуу үедээ бас өвлүүлдэг байх хэрэгтэй.
Дээр нь бас ийм хүмүүсээ сум орон нутгаас бүр дэмжиж энэ одоо баг би нэг энэ цуугаас савнгийн үйлдвэртэй танилцж байна. Ногооны үйлдвэртэй танилцж байна. Дахианы аж ахуйтай танилцж байна тий. За модны можааны үйлдвэртэй танилцж байна. Тэрүүс яг ширээний ард ингээд би суугаа таяртай ярихад ийм юмуд би сонсоод байна шүү дээ. Тэр энэ бүх зүйлийг тааяр маань ингээд одоо яг хоёулаа хийгээд яваад байна тий. Энийг одоо тэгээд одоо үйлдвэр хоршоо болгоо тэгээд одоо энэ сум орнуудтай өргөн хэмжээний бас юм болгочвол эргээд залуу үе та эдээсээ хал энэ юмаа сурж аваад энэ сум гэдэг чинь 10 жил 20 жил яг энэ хэвээрээ байхгүй шүү дээ. Энэ чинь өсөөл одоо хүн өсчил байна, төрөнчил байна. Энэ сумаас алс ирээд хөгжил явах бах. Харин энэ бүх зүйлүүд маань ингээд хүнтэйгээ хамт битгий бий устаасаа гэж ойлгох. Энэ натур хүнс, энэ малаас гарч байгаа, байгалаас гарч байгаа энэ Монгол хүний оюун ухаанаар бүтэж байгаа энэ бүтээлүүдийг бас энэ чинь хүний бид хэрэгтэй зүйл учраас сум орон нутгийн бас хөгжил бөгөөд энэ сумын брэнд бүтээгдэхүүн бөгөөд ялангуяа энэ сумын гоё хөрснөөс гарсан энэ бүтээлүүд чинь ямар гоё амттай эрүүл байх вэ гэдэг чинь өөрөө сайхан шүү дээ. Энэ сардгийн энэ гол ус, энэ дархтын энэ хот хорын байгаль агаар ус те энэ бүгд энд шингэсэн байгаараа энэ бол хизээч давтагдахгүй тэр чигээр им юмаа л гэж би одоо хэлэх гээд байна. Тэгээд энэ сумын засаг захиргаа болон аймагаас бас энэ юмуд нь бас нэг анхааралтай аваад энийг бас яахан дэмжээсийг би ойлгож байна. Зөвхөн гэр бүлээс гарч байгаа хоёр хүний бүтээлээс те одоо дарс ногоо, савн, модны үйлдвэр те дахианы аж ахуй өндөг байвж байна те. За дээр нь одоо нөгөө Монгол дээл бас хийж байгаа байна. За хоньны сүүл бол одоо ерөөсөө хүний бидийг сайн өөхөх нийдээд шар будаатай бурцтай цайг. За ингээд одоо хоньныхаа сүүлийг хуурч байна. За манай хөвшин ээж болохоор одоо ингээд шар будаатай цай хөвлөний үйлрэлд их сайн хүний бидийг илчтэй байдаг гэдэг шар будаатай цай их чандаг байсан. Одоо ингээд хоньныхаа сүүлийг хайрч байна. Тэгээд хоньныхаа сүүлэн дээр ингээд будаага хуураад цайгаа чаннаа. Шар будаачнууд ингээд ер нь хөвгтний үйлрэлд хүний биеийг сайн хийх хөөн гэж ярьдаг. Манай хөгшин энэ бол ингээд ер нь шар будаатай цай чамдаг байсан. Өтгөн цай илчдэг одоо ингээд баарахгүй хөвгтний үйлрэлд хүний биеийг сайн. Нэг гадаад дотоодын хүмүүс маань ирж үзээд байгаа шүү дээ. Нөгөө жарган тоол гэдэг. Одоо ингээд бүр ингээд сардгаасаа урсаж ирдэг. Ийм голын усаар цай чанах гэж байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Шар будаатай ийм зутан цаашдаа өвөл хүүтэнд их сайхан да тийм. Юунд нь дарахгүй гэж. Ер нь одоо шар будааг бол дээрүүд их хэрэгэлдэг байсан. Манай одоо эмээ хүртэл одоо шар будааг хуураад болгочтой. Тэгээд нөгөө сайхан цай Хийн сайн. Жав сүүлийн үед одоо бөөрний өвчин хангаахад их сайн гэж байгаа бүр шар будаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Гүлвил гэдэг одоо энэ шар будаа Оросын одоо бас сайхан байгалийн одоо цэвэр одоо тийм тайг газар бас тариалж ургадаг. Одоо ийм сортын өндөр сортын шар будаа байна. За дээр нь бас нэг ийм гарын бэлэгтэй явуулах. За манай нэвтрүүлэгтээ сайхан хамтран ажиллаж байгаа байгууллага Үлзийд тал гэдэг одоо ийм сайхан Үлзийд тал нутаг утгатай юм шиг үү тий? Ийм сайхан. тийм байна. Үлзийд тал гэдэг одоо ийм сайхан үхрийн борт гэдэг юм шиг. За энийг одоо савлгаа мавлгааны их сайхан одоо сар шин дөхтөх бас нэг үнцний үйлдвэрлэгч шүү дээ. Нөгөө малын сайхан мах. Одоо ингээд сайхан үнцний үйлдвэрлэгч борцоолгоод гаргаад ирсэн байна. Энэ их учиртай борц. Одоо би таард үзүүлэх гээд байгаа юм. Зэн гарын билээ гардуулъя. Сав багдан их сайхан. Эдний хамт одноос одоо танаа гэрт сайхан өгөөрөө гэсэн байгаа юм. Тэтгэн хадээж. За энэ одоо хэдүүлээ шар будаатай
Борцтой. Борцтой цай уна. Шууд аягандаа. Тэг аяганд байна. За ийм борцтой шүүд хийж болно, хоол хийж болно, шууд задлаад хэрглэж болно. Тийм ба. Одоо аялал малд явах чинь ингээд за ингээд аяг руугаа сайх ингээд Ингээд тэр чинь. Та зүгээр нэгийг зүгээр хамтлаад үзтээ. Ас юм хөгжөлийг сайхан болж байна. Нэг үе бодвол энэ Монголын энэ жижиг дунд үйлдвэрүүд маань маш их юмнуудыг бас хийж байна. гоё амттай юм байна. Янзтай байна. Амтлагтай даа гэ. Амтлагтай гараа ярих гэдэг юм. Та амтлагтай. Одоо морцыг бол одоо таал гэсэн мэдэндээ. Сүүлийн үед энэ хөлдөөч гараад нэг борц хийхгүй болчихоо. Амт нь ямар вэ? Янз гоё амт. Одоо энийг ингээд цайндаа ингээд хийгээд ичж байгаа юм шиг гоё. Ёстод янзын л байна. За ингээд энэ чинь хэр өдр аваа явж явахдаа ерөөс авсаархан сам аавч гэсэн гоё игоос автаа. Тэгээд энэ юу яаж яана бас ингээд борцтой шүл хийж болно. Тийм ээ. Шууд одоо ингээд аялалд явж байхдаа дангаар нь хэрглэж болно. Тэр чигээр бол одоо махын нэг уург байгаа шүү дээ, Тийм ээ. Тэгээ ингээд баяртай цай хийн гутаа дээр нь одоо Тэр нь ингээд шууд хийж юм. Шууд хийжсэн амар юм байна. амар байна. Өөр нэг янз. Дээр үе тэгдэгээс ингээд зү. Аманда нэг борц хийгээд хүлээж авчихсан. Тэ. Хаад яг нэг жоохон борсны хэлтэх аманда хийгээд тэгээд шүүсэн сороор тэгээд ер нь явчихдаг байсан. Бид нөтөг зэрэгт байхад гоён цэргүүдэд их борц очдог байсан. Гоё юм аа. Амт гоёрын гоё юм байна. Хийж шүү чинь Монгол мал юм. Тэр чигээр им урмал. Өөх наасан Энэ бас нэг амар хатууш гоё зөөл юм. Тийм байна. Яг нэг тийм. Зөөлхөн аманд ороод одоо бут явуулдаг юм аа. Үүрээд ботроо явчихсан. Ширхэг. Цайгаа чанаал тэгээд боён борстоос игээд тэгэл борстоос янзаар нь болох юм шүү. Тийм байна. Хөшгөлээд буцалгаж жуулах юм. Шууд аягандаа энэ амар юм байна. Сайхан юм хийж байгаа юм байна. Яруу юм. Одоо Монголд одоо ээж байгаа нь үндэсний үйлдвэрлэгч нар аягүй сайхан Монгол малынхаа махыг тий. Аягүй сайхан юм хийж штэ одоо энийг тэгээд бүр сайхан дэмжиж гадаад байгаа монголчууд хүртэл аваад идвэл тэмжиж нөгөө гадаад хоолч дасгал хэцүү байгаад байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр гадаадд байгаа монголчууд их зүгээр юм байна. Монгол зүгээр байдсан. Хэрэглэх заавар шууд болон төрөл бүрийн хоол зуушинд даруулга болон хэрэглэнэ гэж шүү дээ. Болцсон болохоор монголчуудын нүүлжлээс зохиол гаргасан юм шиг тийм борц гэдэг чинь өөр. Тий. Бүр одоо тэр нэг уламжлалаар нь хатаах юм тий нарийн тэгэхэд болтой тий нар агаар салхи бүнц тэр бүх юм тооцоолоод нөө шүүсийн унахгүйгээр нөгөө хатаадаг. Тэгэхээр яг тэр малын маханд байгаа тэр Шингис эмийн ургамлын шүүсийн гарахгүйгээр одоо энд одоо хатаад бид нар янзын гоё юм байна. Бид нар бол одоо тэгээд нэг өмөх борц бас ингэ идэж байгаа сэтгэл чигээр л одоо нөгөө имэл гэсэн юм шүү дээ тийм ээ. Тийм ээ. Энэ компаниудаа хэмээх сайхан л улсаас нь ч тэр бас мөн ард иргэсэн үндэснийхээ үйлдвэрийг бас хэрэглээд явуул. Улс хөгжлийн бас нэг том гарц юм болов уу гэдэг тийм. Их савлгаж гэсэн их гоё юм аа. Тийм. Хүнд нэг айд бас нэг орнгод орчихсон бас тийм. Нүүр бард юмны дээж байна. За. За сайхан цай байна. Хөлс гарч байна. Хөлс гарлаа. Алла. Энэ нөгөө хийнийх нөгөө айл чулууны гарах нөгөө хийнийд очсон ба. Энэ бас хаш чулуугаар юм хийдэг. Айл юм тий. Тэгээд энэ хаш чулуугаар ингээд бас нэг хөөрөг мөөрөг бүх юмнууд хийдэг бас юм сайхан өвтэй ихч хүн байна. Цагаан урт байдаг байт юм аа. Цагаан урт байдаг. Бас ерөнхийдөө хүн бэ гаралтай. Өвтэйгч. Хаш өрг. Бяранган байгаа хаш. Анда. Шар бурдаа тор нөгөө манай монголчууд бас ингээд тарилдгүй мөртлөө
Монгол уулымш тоол их байдаг тий. Шар будаач одоо сүүлийн үед болохоор одоо сурталчилж байгаа нь бөөрний өвчнөд их сайн гэдэг сурталчлаад байна. Бөөр одоо даралт хавн буурах гэдэг одоо. Тий. Манай нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа энэ Оросын хамгийн том одоо үйлдвэр компани одоо хийж байгаа сортын сайн чанарын будаа Goodwill гэдэг одоо та нарын савлгааг нь хараад нөгөө таньж байгаа шүү дээ тийм. Яг энэ савлгаатай Монгол үндэснийхээ өв соёл, үүх түүхээ тэр дундаа Монгол одоо монголчуудын дөрвөн уялалдаа хэрэглэдэг хоол цайгаа сэргээн таниулах, хойчуудад өвлүүлэн үлдээх тийм. Хүн гэдэг бол монгол хүн бол үндэсний тэр дархлаа гэдэг юм өрөөс алдаж бас болохгүй байдаг зүйл байдаг. Тэр дундаа манай шар будаагаар одоо хийдэг хоол бол Монголд маш их байдаг. Яг Монголд тарьдгүй байж болно. Гэхдээ энэ шар будаагаар бид нар чи бидний өвгд зүүд маань шар будаатай, борцлоо, хийдтэй гэдэг одоо тийм сүүтэй шар будаа гэдэг. Маш олон төрлийн олон шүү. Олон болсон хоол байдаг шүү тийм. Хоолч хийн цай чи. За энэ шар будаагаар өнөөдөр сайхан цайгаа хийлээ. Сайхан амттай байна. Тэгвэл баярлалаа. За энэ шар будаа эднэ одоо обиос гурвалжин будаа өгцөөтэй гэдэг маш олон төрлийн юм байдаг. За энэ компани хамт олонс гэж байгаа шүү заа юу. За эсдэг баярлалаа. Хөлс гарчлаа. Хөлс гарлаа. Тэс таял боллоо. Юм хоол яриаггүй сайн ичиг. Тий. Дааргүй. Тий. Хөлнөө илэрлэг сайн гэж байгаа зээлчлэг сайтай. Дулаан алддгүй гэж байна. Дулаан алддаггүй. Тэжээлэг. Тий хөөнөж байгаа. Хүний хий. За маргааш 9-7 хоногт ингээд гарах нь шүү дээ. Тийм. Нэвтрүүлгээ үлдээ 7 хоног тэгээ. За. Ямар өндөр. Цагаан уурсан модо гарч байгаа юм тийм. TV дээр ер нь 7 хоног бүр тогтмол цагуудаар. Тийм үү. TV дөрөв өнгөрөөгөөд тэгээ гарчдаг. TV дээр хагасаа бүтсэн байг 220 идэх. 220 нэвтрүүлэг явж байна. За. Их цуурлаа гэж. Их 200. Тий гарч байдığım аа үзтий манах үзтий. 3 жилийн одоо хөлбөр зүтгэл. Яг хөтэ энэ ард түмнийхээ бас ингээд та бүгдийнхээ энэ амьдралын ариун туршлага хийж байгаа бүтээж байгаа мэг бид нар бас ингэж танин мэддэг хүн болон соён гээгэрүүлэх талаас, өв соёл талаас бас энэ нэвтрүүлгийг болгон бас авч үлдэх олонд хүргэхийн тулд одоо энэ эсхий дуурт нэвтрүүлэг маань ингэж явж суманд нь багт нь хурц одоо явдаг одоо юм байгуулга байна да. Тэгээд энэний ардаас ингээд үзэгч төмөндөө бас ингээд тасралтгүй одоо хүргэж өөрийн телевизтэй архив болгож авч дахиад жилийн дараа дахиад эдгээр чинь гаргаж идэг шүү дээ манай телевиз. Хизээч хүн үзээд нөгөө уйдахгүй удах тосмол үнэтэй үнэн түүх болоод үлдээж байгаа тийм. Үн орж яадаг, үн цэнтэй орж чаддаг учраас Монгол хүн гэдэг бол энэ үндэсний дархлаагаа энэ Монгол ахуй өв соёлоо дэлхийд цор ганц нүүдэлчин монголчуудаа гэдгээрээ бид нэр бахархах хэрэгтэй. Энэ дэлхийн хүн төрлөختөнд дундаас Тэнгэрийнхаа хөх толгойг авч Монгол хүн болцоход бахархаасаа дээшээ хөх тэнгэр лугаа мэлмэгээ зэрэг дэргэд уурхан уул хайрхандаа өргөлөөн өргөөд явуул тийм ээ. Тийм. Уурлын сайхан буйнаа сайхан зөв идлээд явуул энэ болчих юм шүү дээ. Энэ бол монгол хүний хөх толгойтой монгол хүний заяа төргөөр энэ юм салшгүй. Тийм ээ. Тэрнээс бид нар гадны хоол, гадны соёлоор бид нар хизээш дасахгүй. Бид бол сонирхоод явах нэг хөрчиж болно. Хэрэгжилж болно. Насан туршийн болоод бид нар эдээшгүй юм аа. Яаж эдээшгүй. Тийм байх. Та бүгддээ бас их талархлаа. Тэгээд энэ сайхан өв соёлоо үеийн үед үр хойч залуу чуудмаа сайхан дэлгэрүүлж яваасаа аав нь хүртэл ээж нь хүртэл хүүгээсээ бас ингээд нэг миний амьдралын залуу үеэс бас нэг сайхан асуугаасаа гэж бас бодож суул хэлэн байлээ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бас нэг ээж ааваасаа уурал хөгшүүдээс бас сайхан сэтгэлийн бор авдрыг уулж суугаасаа гэдэг юмыг бас залуучуудаа бас сайхан уриалъя. Тэгээд одоо энэ сошиал гэдэг бас мэдээллийн 900-д явна.
бид нар зөв мэдээллийг бас хүргэдэг эрэг лимийг бид нар бас хүүхдүүдтэй залуу үедээ бас ахын үлгэрдэн дөөрэлэн бас байж тэ харуулдаг байх хэрэгтэй байна. За сайхан өөрийн бас нахан одоо өвгдөөсөө сайхан улмааж ирсэн энэ сайхан цаагаараа Монголын ард түмэндээ бас энэ өөрийн технологи таниулж өөрсдийн хийсэн амьдралаасаа хуваалцсан одоо та хоёрдоо маш их талархаж байна. Баярлалаа. Үйлс болгон сайхан дэлгэрч явах тугай гэж сайхан нөрөөж байна. За баярлалаа. Эсхий тургад нь хамт олон та бүхэндээ манай гэр бүлд одоо хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та бүхэндээ цаашдын ажил амьдрал өндрөөс өндөр амжилт хүсье. За сайхан өрөөд нь Батор шиг. Дахин уул сайхан өрөөл тавь. За тийм. Хураа.